Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ойртуулан хүргэх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дүнжин гарав мишээс салбаруудад прокурорын байгууллагын мэдээлэл авалгааны нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв ажиллаж байна. Иргэн та нэгж прокурорын газарт биечлэн очихгүйгээр өөрт ойр байгаа мэдээлэл авалгааны төвөөр үйлчлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу өргөдөл гомдол санал хүсэлтээ гаргах боломжтой юм а. За энэ цагийн үйлчлэгээ үзүүлэх гол зорилго нь юу гэхээр прокурорын байгууллагыг олон нийтэд сурталчилан таниулах, иргэдэд бас прокурорын зүгээс үзүүлэх үйлчлэгийг ойртуулахын зорилготой ажилладаг. За энд ямар төрлийн үйлчлэгээ үзүүлдэг гэхээр одоо гэмтрийн талаарх юм уу, тийм гомдол мэдээлэл хүсэлтийг хүлээн авч тухайн прокурорын газар руу бид нэр одоо шилжүүлж өгдөг. Дараа нь эрүүгийн байцаачдын ажиллагааны оролцогчдоос гаргасан гомдол хүсэлтийг тухайн прокурорын газарт нь мөн хариалуулан шилжүүлж өгдөг. Тухайн одоо хэргийн оролцогчоос тухайн хэрэгт хяналт тавьж байгаа одоо прокурортойгоо уулзъя гэсэн юм хүсэлт гаргуул тухайн прокурортой нь холбогдоод уулзалтын цаг бас товолж өгдөг ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн бас нэг гол үйл ажиллагаа нь бол прокурорын байгууллагыг одоо олон нийтэд нээлттэй сурталчлан таниулах ийм зорилготой байгаа. Энэ Улаанбаатар хотод байгаа иргэд хөдөө орон нутгийн аймагуд руу бас нэг аймгийн прокурор юм уу газар руу гомдол хүсэлт явуулах хэрэгтэй. Өөрсдөө тэр болгон яваад очих боломжгүй үед бол манай энэ нэг цэгийн хоёр газраар дамжуулаад тухайн гомдол хүсэлт юмаа бас бичгээр өгч болно. Тэрийг нь бид нар одоо тухайн аймаг орон нутг руу бас дамжуулж, цахимаар дамжуулж ингэж өгдөг байгаа. Мэдээлэл авалгааны нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв нь өргөдөл гомдол хүсэлтийн шийдвэрлэлтийн явц байдлын талаар лавлгаа мэдээлэл өгөх, хариу мэдэгдэх хуудсыг гардуулах, эрүүгийн хэргийн тусгай архив, түүний салбар архиваас шүүхийн болон прокурорын шийдвэрийн хуулбар лавлгааг архивын ерхий газраас баталсан журмын дагуу олгох, прокурорын байгууллагын чиг үүрэг үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон иргэн хуулийн этгээдээс хэрэг материалд хяналт тавьж байгаа прокурортой биечлэн уулзах тухай хүсэлтийг уламжилж, уулзалтын цаг товлох зэрэг үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Мэдээлэл авалгааны төвүүдэд прокурорын байгууллагын ахмад прокурорууд гэрээгээр ажиллаж, иргэд олон нийтэд прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулж, хууль зүйн зөвлөгөө мэдээллийг хүргэн ажилдгаараа онцлог юм а.